За хай хөөтнүүдээ өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ зөвхөн Butterfly ундаг кейсийг хамтдаа нээх гэж байгаа. Энэхүү кейсийн нэр бол Butterfly case. За энэ тест тэгээд ер нь бол зөвхөн Butterfly унана. За ястаа яаж таарсан Butterfly унана. Тэгээд хэдүүлээ ямар Butterfly-уудыг хамгийн гол нь унгааж чадах вэ гэдгээ хамтдаа үзэх гэж байна. Цэглэлт хийх гэж байгаа бол төвшин гэсэн промо кодыг ашиглаад 20% бонус, 50 центийн урамшуулал, мөн төвшин гэж giveaway хэсгээс хайгаад надаас зарлагдж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Цэглэлт хийхдээ марийнхан промо кодыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуузаа. За кейсний мар хувьд бол энд байна нэг онгойлготод $742 баггүй юу. Тэгээ эндээс ер нь бол Krakow Winter бас унах юм байна. Зөвхөн Butterfly унахгүй. Би бас жоо хүлээсэн ш. Яа тийм юм бэ? За. Гэхдээ Butterfly унах хаа. Окей. $3712 хов онгойлгот. Nope. Яар хайлттай бэ хөөе. Зөвхөн Butterfly унна гэж хэлээ онгойлгоцсон чинь. There is no butterfly right now. Come on, huh? Ой, 3 дарлаа нэг ширхэгч Butterfly унсангүй. Ингэж байгаа нэг цөм унах гэж байгаа юм болоо. Юу лээ? Rust gold. Үгтэй хонгор мөн үгүй. No, please, no. So Damascus steel, stained marble fade. $4,226 гэдэг чинь factory level юм байна. Ингэсээр хэдүүлээ бас овоо хитэн долларын алдагдaltaй яг одоогийн байдлаар явж байна. Энэ фэйт өндөртөө аллаа. Болж байна. Factory new slaughter унсан буцаа 24,000. Энд тэгтээ бол бас яг бодхол сток кейс биш. Энийг бас тэгж зөриглөж онгоолгоно гэдэг бол чанга асуудал юм байна. Тэр доогоор үж айтем ут чи юу ингэ арайд юм бэ? Би ингээд хараа унах магтал хамгийн өндөртөө гэж шууд гүүгөө ороод ирж байгаа байхгүй тий. Юу гэж байгаа юм бэ юм ч тоо. Доптер унлаа. Доптер PS2 унлаа. Oh my god $14,000. За ингэснээр бол бид нар адгийн амар ёроолоос аврагдсан fuel injector factory new stat track унчиж байгаа юм байна. $35,000 баланст боллоо. Одоо ч тэл гэж бодогдоод байна та. Энэ хоёр галзуурж байна. Үгүй галзуурсангүй. Хэдүүл одоо тэгвэл зүгээр магадгүй одоо тий. Яг нэг дараа л аз таарах тийм боломжтой гэж бодоод гарч үзье л. Нэгээр дарж байгаа хүн шүү дээ. Гама доплер Emerald ангиснаар хагас мөнгө алдчихж байгаа юм л та. Red Stream тавлаа. Тэгтээ хөө эн чинь бас нуглаад өгч юм. Factory new. Юуц. Шийдсэн нэг нөхөр. Орж ирлээ харлаа. Premium knives, Pandora box. Oh my god. Окей, ямар гоё юм бэ. За нэг хараа тэгээд орж харлаа. Яа, Katowice 2014 Titan стикерийн 116,000. Damn, мэдээж маш үнэтэй скинүүдийг бол хийсэн байна. Тийм байна. Ямар гоё юм бэ. Шууд $25,000-оор нэг дараад хэдүүлээ хамгийн сүүрлэгтэй энэний сүрэл рүү бас орох боломжтой. Тэгэлгүй явах тэ. Ер нь сүрийг гэвэл маш амархан. Одоо тэгтээ зүгээр нэг сүрий зүгээр тэ. Чү. Би нэг харахгүй. Би сүрцэн байгаа гай. Би сүрцэн үстэй. Би сүрцнөө. Oh my god гэж
Сүрэггүй штэ. Boys юу вэ Ruby? Энэ миний одоо амьдралдаа унгаас 5 туруу би тэгсэн чинь King Snake гэдэг нь бэлээ одоо 4 ундаг уу? Oh my god. Oh my god. Гага. Гүгү гага. Гагу гүгү гага. Гага. За одоо дахиад нэг даруул яад юм бол $41,200 болсон байна. За сүрэн л үсттэй. Ямар хамаатай. Контент штэ. Нүдэнсэ. Сүрцнүү. Man, what the fuck? Тэн Blackbird лөрч яах вэ? Энэ Gold Arbis-гээр ч яах вэ? Энэ 3 бэлэгээр ч яах вэ? За тэгээ угаас шунлагтай шулан болно. Бага онондоо газ нэг юм сольж авч хараад ёндоо тийм ээ. Daily ёндоо for me. Event point, Balscarlet, M9 Bayonet, Urban Masked. За нэг field tested Krakow бас тийм ээ. Gift рүү нэмжтэй. Миний gift-үүд ер нь бас нэлээд задрахт өгсөн байлээ. Ер нь бол зарлагдсан байлаа шүү. Арда budget skin өдрүүд маань сан орсон байгаа. 10 сарын 15, 16-ны өдрүүдэд ингээд начигд л задраад дуусгана. Баярлаа. Дэндүү хайртай шүү.